Таиланд улсын нэгэн дуучин массажинд ороод амнасаа алдсан харамсалтай тохиолдол болжээ. Яасан бэ гэсэн тухайн дуучин хүзүүндээ массаж хийлгээд одоо хүзүүгээ мушгах буюу манайхны хэлдгэр бол хүзүүгээ дугаргадаг ш хүзөөнийхөө үеийг ийм массаж хийлгээд амнасаа алдсан харамсалтай тохиолдол болсон байна. Яг тэгвэл энэ манайханд ч гэсэндээ нийтлэг байдаг учраас анхааруулж сэрэмжлүүлж хэлье гэж бодлоо. За яагаад хүзүү мушгах массаж аюултай вэ гэхээр хүзүүнд тархийг тэжээж идэг маш олон судсууд байрладаг. Огцон мушгах, таснаас хийлгэх үед судасны хан урагддаг, цусны урсгал саатах эрсдэлтэй. Үр дагаварт нь тархинд цус харвах тохиолдол бий болдог бахны. Энэ бол зарим тохиолдолд массажтай шууд холбоотойгоор үүсч болдог бахна. За мөн диск цүлхийдэг, нугалмын байрлал алдагддаг, архаг хүзүү мөрний өвдөлт үүсэх аюултай. За тэгээд хүзүүний нуглам хооронд мэдрэл одоо маш эмзэг байдаг учраас гар бадаардаг, мөр гар руу одоо цахилгаан гүөх мэт өвддөг, толгой оргих, чих шуугах ийм одоо шинж тэмдгүүд бас илэрч болдог бахан. Тэгэхээр нийтлэг одоо массажинд ордог, барианд ордог хүмүүс анхааралтай аваарай. Мэргэжлийн барай заслын одоо ийм массажист хүмүүстэр очихгүй бол хин дуртай барьдаг гарын дүүтэй гэсдэг ийм хүмүүстэр битгий очорой, амнаас эрүүл мэндэд нь аюул учруулж болох нь шүү. Мэдээж толгой дараадлан ийм зүйл тохиолдохгүй ч гэсэндээ нэг л өдөр бас эцэг нь таарад ийм тохиолдол болохыг бас үгүйсгэхгүй. Тэгэхээр аль болох мэргэжлийн туршлагатай ийм хүн дээр одоо очиж хүзүү нуруунда барай засал хийлгэрэй гэж бас зөвлөмөр байна.